Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ цаг хэлж сурцгаана. Өмнөх хичээлээрээ бүгдээрээ тоолж сурцгаасан байгаа. Одоо чижилсэн байхаа гэж найдаж байна. За хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ нөгөө дардаг товчнууд дээрээ дараад саб дараагүй саба дараад саба дарсан лайка дараад за тэгээд нэг хонхож өгнүүлчихье. Дараагийн хичээл орсон мэдээллийг одоо хүлээж авахын тулд за ингээд дэвтэр балай бэлдээд хичээлдээ орцгоё. За шөнийн 12 цаг буюу 24 цагийг минуи буюу шүн дунд гэдэг байна. За тэгээ хэдийгээр шүн байгаа ч гэсэндээ 1 цагаас эхлээд өглөөний цагт орох нь байна. Яагаад тэгэхээр 1 цагаас эхлээд маргааш буюу шинэ өдрийг хэлж байгаа учраас өглөөний 1 цаг гэж хэлдэг байна. За тэгээд 12 цаг бүртэл өглөөний цагт орох нь байна. За 13 цагаас үдээс хойш 18 цагаас 21 цагт орно. За цаг асуухтаа ямар асуулт тавих вэ? Quelle heure est-il? Il est quelle heure? Цаг хэд болж байна вэ гэсэн асуулт байна. Auriez-vous l'heure, s'il vous plaît? Та цаг хэд болж байгааг хэлж өгч болох уу? Танд цаг байна уу? Ta l'heure? Чамд цаг байна уу? За та гэд хэлж чинь тийм үү? Тэгэхээр яг нь ярианы хэлэнд одоо tu as үг нь бол tu as гэж хэлэх ёстой тийм ээ. Тэгэхээр ярианы дунд бол одоо нөгөө tu гэдэг үгний маань ü үсэг нь гээгдээд та гэд хэлчихдэг байна. Тэгэхээр ta l'heure чамд цаг байна уу? Est-ce que vous avez l'heure? Танд цаг байна уу гэх мэтчлэн одоо асуултуудыг тавьж одоо цаг хэд болж байгааг мэдэж болох нь байна. За бүгдээрээ асуултаа тавьсан. Одоо тэгэхээр нөгөө тэдэн цаг болж байна гэж хариулах хэрэгтэй тийм үү? За тэгэхээр цаг хэд болж байна гэдэг үгийг бол il est гэдэг байна. Тэгээд il est гэдгийнхаа араас цагаа хэлнэ. За il est гэдэг маань тэр бол гэсэн утгатай үг нь болвол тэгээд цаган дээр ярихдаа болж байна гэсэн утгыг одоо илэрхийлдэг байна. За жишээлх юм бол өглөөний 1 цаг болж байна гэх юм бол il est 1 heure du matin. Тийм ээ. Одоо өглөөний 1 цаг болж байна. Тэгэхээр heure гэдэг маань одоо цаг гэсэн эм хүйсний үг байна. За бүгдээрээ хэд хэдэн жишээ авъя. Il est 5 heures. 5 цаг болж байна. Il est 11 heures. 11 цаг болж байна. Il est 3 heures. 3 цаг болж байна. Il est 14 heures. Одоо 14 цаг болж байна. За эсвэл 14 цагийг үдээс хойш 2 цаг болж байна гэж хэлэхийн тулд il est 2 heures de l'après-midi гэж хэлж болох нь. L'après-midi гэдэг маань үдээс хойш гэсэн утгатай үг байна. Il est 20 heures. 20 цаг болж байна. Эсвэл одоо il est 8 heures du soir. Оройны 8 цаг болж байна гэж хэлж болох нь. За одоо тэгээд оройны, өдрийн, өглөөний гэж одоо тодотгож одоо хэлээд байгаа нь бол би одоо Монгол руу ингээд гэр орон руугаа тий хамаатан цаатан ээж авах хүмүүртэйгээ ингээд ярахаар одоо нөгөө өглөөгөр их ярьдаг. Ягаад гэхээр нөгөө цагийн зүрхнээс болоод тэгэхээр манайхан надаас наад чи одоо хэдэн цаг болж байна гэж их асуудаг. Тэгэхээр ихэнхдээ би өглөө ярьдаг болохоор одоо өглөөний хэдэн цаг болж байна гэж ярьдаг. За орой ярих тохиолдол бол орой гэдэг өдөөс хойш ярих тохиолдлоос байдаг. Тэгээ орой бол нэг ярихгүй л дээ Монголд шүн болцсон байгаа учраас. Тэгэхээр одоо өглөөний хэдэн цаг, өдөөс хойш хэдэн цаг, оройны хэдэн цаг гэж болж байна гэхээр заавал тодтогч de l'après-midi, du soir эсвэл du matin гэж хэлж болох нь байна. За бүгдээрээ бүтэн цагийг яаж хэлэх вэ? Тэгэхээр одоо бүтэн цаг гэхээр одоо яг нэг цагийн зүй маань одоо 1 цаг дээр заагаад минутны зүй маань одоо 00 дээр заах нь байна шүү дээ. За жишээлх юм бол il est 5 heures pile. Яг 5 цаг болж байна. За pile гэдэг маань одоо яг бүтэн цагийг заах нь байна. Урд нь болон ард нь одоо минут бичигдэхгүйгээр тийм ээ. За тэгэхээр il est 11 heures pile. За яг 11 цаг болж байна. Il est 3 heures pile. Яг 3 цаг болж байна гэж байна. Их мэдчлэн одоо хэлэгдэх нь байна. За pile гэдэг үгийг ихэвчлэн ярианы хэлэнд хэлдэг. Бичгийн хэлэнд бол хэрэглэдэггүй байгаа шүү.
За цагийн араас минут орох үед яаж хэлэх вэ? За жишээлх юм бол 5 цаг 5 минут болж байна гэж хэлэхийн тулд il est 5 heures 5. За 5 цаг 10 минут il est 5 heures 10. 5 цаг 15 минут гэхийг 5 heures 15. За 5 цаг 26 минут гэх юм бол il est 5 heures 26. За 5 цаг 30 минут гэх юм бол il est 5 heures 30 гэх мэтчлэн хэлээд явах нь. За тэгээд минут гэдгийг бол заавал нэг хэлээд байх шаардлагагүй. Одоо тэгтэн 5 цаг одоо юу гэлээ il est 5 heures 5, 5 heures 10, 5 heures 15 гэд заавал минутыг хэлээд байх шаардлага байхгүй байх нь. Үд дунд буюу 12 цагийг юу гэж хэлэх вэ гэхээр midi. Тэмээ 12 heures. За midi гэдэг маань одоо үд дундыг хэлдэг байх нь. За il est midi. За үд дунд болж байна. Эсвэл одоо 12 цаг өдрийн 12 цаг болж байна гэсэн утгатай байх нь. За шөнийн 12 цаг буюу 00 цаг 24 цагийг юу гэж хэлэх вэ гэхээр il est minuit. Minuit гэдэг маань одоо шөнө дунд шөнийн 24 цагийг хэлэх нь байна. За минутын зүү одоо 15 минутын дээр зааж явах үед яаж хэлэх вэ? Тэгмээ. Тэгэхээр 15 минут гэдэг маань одоо нэг цагийг 4 хуваасны 1 байх нь байна. За тэгэхээр 4-ний 1 гэдэг маань quart гэдэг үг байх нь. Тэгэхээр quart гэдэг маань одоо 4-ний 1 гэсэн утгатай 15 минутыг заах нь байна. За жишээлх юм бол 5 цаг 15 минутыг юу гэж хэлэх вэ гэхээр il est 5 heures et quart. Тэгэхээр 5 цаг 15 минут гэж байна. За тэгэхээр quart гэдэг үгнийхээ одоо өмнө нь гэдээ ороод ирсэн байна. T тийм ээ. Тэгэхээр яг нь 5 цаг ба 4-ний 1 гэсэн утгатай байх нь 15 минут. Тэгэхээр il est 5 heures et quart. 6 цаг 15 минут гэж хэлхий явах. Il est 6 heures et quart. 9 цаг 15 минутыг il est 9 heures et quart. 11 цаг 15 минутыг il est 11 heures et quart. Гэт одоо цагийнхаа араас et quart гэж нэмж оруулах нь байна тийм үү. За тэгтээ заавал нөгөө il est гэд бас хэлээд байх шаардлага байхгүй. Зүгээр одоо бид нөр хоорондоо ярьж явах үедээ цагид болж гин гэхээр 11 цаг болж гин. Эсвэл 9 цаг 15 минут болж гин тий гэж хэлдэг. Тэгэхээр заавал il est гэдэг одоо ярианы хэлэндээ одоо бичиж байх шаардлага хэлээд байх шаардлагагүй. За 3 цаг 15 минутыг юу гэж хэлэх вэ? 3 heures et quart. За 12 цаг 15 минут одоо өдрийн 12 цаг байх нь. Тэгэхээр il est midi et quart гэж хэлэх нь байна. За 15 минут буюу одоо et quart гэдгийг 1-ээс 12 цагийн ярихтаа бол хэлэх нь байна. Тэгэхээр 13 цагаас эхлүүлээд et quart гэж оруулж хэлэхгүй байх нь шүү. Тэгэхээр яг нь 13 цаг 15 минут болж байна гэж хэлээд өгвөл. Тэгэхээр il est 13 heures 15. Гэт 13 цаг 15 минут гэдгээр нь хэлэх нь байна. За жишээлх юм бол эсвэл одоо үдээс хойш 1 цаг 15 болж байна гэж хэлэх юм бол 1 heure et quart гэж хэлэх нь байна. Тэгэхээр яг нь 1-ээс 12 хүртэл et quart гэдгийг хэрэглээд 13, 14 гэдэг одоо 24 цагийн явцтай байх юм бол et quart гэдгийг бол хэрэглэхгүй байх нь байна. 19 цаг 15 минутыг хэлье. Il est 19 heures 15. Тэгэхээр 19 heures et quart гэж хэлэхгүй байх нь. За et quart гэдгийг оруулж ирэхийн тулд оройны одоо 7 цаг 15 минут болж байна гэж хэлэх хэрэгтэй болох нь. За тэгэхээр яг нь il est 7 heures et quart du soir. Тийм ээ оройны 7 цаг 15 минут болж байна гэж хэлэх нь. За 17 heures 15 гэдгийг яаж хэлэх вэ? Тэгэхээр il est 17 heures 15. Эсвэл il est 5 heures et quart de l'après-midi. Тийм ээ. Тэгж хэлэх нь байна.
За 30 минут буюу хагас гэдгийг яаж хэлэх вэ? Тэгэхээр нэг цаг хагас гэдэг маань те 30 минут маань одоо нэг цагийг 2 хуваасны тал нь байх нь тийм ээ. За тэгэхээр 30 минутыг хагас гэдгийг demi гэж хэлэх нь байна. Demi. За жишээлх юм бол 6 цаг 30 минут болж байна гэж хэлэхийн тулд il est 6h et demi. За тэгэхээр demi гэдэг хагас гэдэг үгнийхээ өмнө гэд бас орж ирэх юм байна. Тэгэхээр цагаа хэлээд et demi гэж оруулж ирэх нь шүү. За demi гэдэг маань төгсгөлдөө өөс авсан байгаа. Ягаад тэгэхээр heure гэдэг үг маань нөгөө эм хүүсний үг учраас demi гэж орж ирэх нь байна. За 3 цаг хагас болж ийн гэж хэлье. Тэгвэл il est 3h et demi. За 11 цаг хагас il est 11h et demi. За үд дунд тийм ээ 12 цаг 30 минут болж ийн гэж хэлэх юм бол il est midi et demi. За тэгэхээр нөгөө demi гэдэг маань өө үсэггүй бичиж байгаа. Яагаад тэгэхээр midi гэдэг маань эр хүүсний үг байх нь байна. За тэгээд demi гэдэг бол гих мэдчлэн одоо хэлэх нь байна. За дутуу байна гэдгийг яаж хэлэх вэ тийм ээ? Хэдэн цаг хэдэн минут дутуу байна гэж хэлье. За тэгэхээр il гэдгийн хараас цагаа хэлээд тэгээд moins гэж орж ирэх нь байна. За moins гэдэг маань одоо дутуу байна гэсэн утгыг илэрхийлэх нь байна. За бүгдээрээ 5 цаг 50 минутыг одоо 6-аад 10 минут дутуу байна гэж хэлье. За тэгэхээр яах нь il est 6h moins 10. Тэгэхээр 6 цагт 10 минут дутуу байна гэсэн утга илэрхийлэх нь. Тэгэхээр яг нь 10 минут дутуу байгаа юм чинь 5 цаг 50 минут болж байгаа юм. За 6 цаг 55 минутыг хэлье. Одоо 7 цагт 5 минут дутуу байна тийм ээ. Тэгэхээр яг нь il est 7h moins 5. Тэгэхээр 7-д 5 минут дутуу байна тийм ээ. 6 цаг 55 минут болж байгаа юм. За 6 цагт 15 минут дутуу байна гэж хэлье. Тэгэхээр яг нь 5 цаг 45 минут болж байгаа нь шүү дээ. Тэгэхээр il est 6h moins le quart гэж хэлэх нь. Тэгэхээр дутуу le quart гэдэг маань нөгөө нэг 15 минутыг хэлнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр яг нь 15 минут дутуу байна гэхээр moins le quart гэж орж ирэх нь байна. 15 минут дутуу байхад тэгж хэлэх нь шүү. quart гэж le quart гэж орж ирнэ. За 8 цаг 45 минут болж байна. Тэгэхээр 9 цагт 15 минут дутуу байна гэж хэлхийн тулд il est 9h moins le quart. Тийм ээ. За тийм moins гэдгийг бас яг бас 12 цагаар ярихад бол бас хэрэглэнэ. Тэгэхээр 22 цаг 50 минут болжээ гэж үзэх юм бол тэгэхээр 23 цагт одоо 10 минут дутуу байна гэж хэлэхдээ moins le quart гэдгийг хэрэглэхгүй байх нь шүү. Шууд 22 цаг 50 гэж хэлэх нь. Тэгэхээр il est 22h50 гэж хэлэх нь шүү. Тийм ээ. Тэгээ бусад адилхан шүү дээ. 13 цаг 14 цагт 15 минут дутуу байна гэх юм бол il est 14h moins le quart гэж хэлэхгүй байх нь байна. Тэрний оронд зүгээр il est 2h moins le quart гэж хэлэх нь байна. За бүгдээрээ ингээд цагийг яаж хэлэх талаар сурцгаалаа. Тэгэхээр та нарт гэрийн даалгаварт нэг 2 жижигхэн дасгал өгөн. Тэгээд дасгалаа ажиллаад одоо зөв хариултаа коммент хэсэгт бичиж үлдээгээрээ. За тэгээд та нар ингээд хараад хахад ингээд ер нь та нар бичлэгээ ер нь гүйцэд үздэг юм уу дуустал нь. Тэгээ хараад хахад одоо ингээд бичлэгээ дуустал нь үзэхгүй тэгээд өөр юм үзэлгүйгээр яваад өгдөг. Тэгэхээр би нэг 2хон дасгал бэлдсэн байгаа. Тэгэхээр яг зөв хариултаа коммент хэсэгт бичиж үлдээх нь байна шүү. За эхний дасгал 10 цаг 15 минут. За А il est 10h30. B il est 10h15. C il est 10h moins le quart. За аль хариулт нь зөв бэ? За хоёр дахь дасгал 16 цаг 45 минут. A il est 5h moins le quart. B il est 16h15. C il est 16h45. За энэ хоёр дасгалынхаа зөв хариултыг нь коммент хэсэгтээ бичээд үлдээгээрэй.
За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг өгөр өндөрлөе. Тэгээ нөө дардаг товчнуудаа дарахаа мартваа. Манайх мартдаг жоохон зуршилтай байгаад байгаа. За тэгээд бүгдээрээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.